Сайн уу хүмүүсээ, би танарт маш хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаа учраас энэ рилсийг заавал дуустал нүзээрэй. Манай нөхөр ойрд нуруу нүгдөөд нуруунаасаа болоод биеийнхэн зүүн хэсэг буюу одоо зүүн гар, зүүн хөлн өргөдөж дийлдэхгүй, нэлээд хүндүртэй, зовиртой байсан. Тэгээд бид хоёр Сөүл хотод часын солонгосын уламжлалт эмнэлэг дээр очисон байгаа. За тэгээд мэдээж имраа явуулаад эмчээсээ зөвлөгөө аваад шууд эмчилгээнд орсон байгаа. Тэгэл ерөөсөө шууд газар дээр нь манай нөхрийг хэвтүүлээл зүүн хөл баруун хөлийг нь өргөж үзээд ерөнхийдөө ямархуу хэмжээний одоо зайтай ямархуу ялгаатай байгааг нь шалгаж үзээд нурууных нь одоо яг тэр тулаад байгаа жоохон мөрөлттэй хэсгийг нь гараараа ингэж байрж эргүүлж эмчилдэг ийм уламжлалт эмчилгээ хийсэн байгаа. Надад бүр ингээ хажуунаас нь харахад үнэхээр сонирхолтой харагдчихсэн. Тэгээд эмч маань эмчилгээгээ хийснийхаа дараа дахиад өргөж үзсэн. Тэгсэн чинь нөгөө яолоод өргөж чадахгүй байсан нөхөр маань зүүн хөлөө бүр баруун хөлтөөгөө яг адилхан өндөрт зүгээр сав гэд өргөцсөн. За тэгээ бас нэг асуудал болохоор манай нөхөр зүүн гараа талаас дээшээ ерөөсөө өндөрт бас өргөж чадахгүй нэлээд зовиртой байсан. Тэгээд зүүн гарынх нь эмчилгээг болохоор зүүнний эмчилгээ зүү тавьж эмчилсэн байгаа эмч маань. За тэгээд энэ эмчийг И-Сангун гэдэг Солонгосын часын уламжлалт эмнэлгийн олон улсын тасгийнх нь яг ерөнхий захирал эмч нь өөрөө байгаа. Тэгээд маш олон жилийн туршлагатай, нуруу нугас үе мөчөөр мэрэгсэн ийм эмч байна лээ. Надаас Солонгос улс дахь эмнэлгийн талаар ер нь маш олон хүмүүс асуудаг. Тэгээд хэрвээ адилхан зовиртой хүмүүс байх юм бол энэ бичлэгний дээр гарч байгаа утаснууд руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа.